Medical Media эмэн олон IKEM channel хамтран үзүүлж байна. Бичлэг эхлэхээс өмнө лайк болон subscribe хатарх битгий мартаарай. Бичлэгэндээ орцгоё. 2 дугаар анги эхлэхэд мань хүн өөрийнхөө хаант улсыг байгуулж гисэн байждаг. Өмнөх үйл явдлаас 3 жилийн дараах үйл явдал гинэ. Энэ тогоо үйлчлэгч албадууд нь болохоор мань хүний бүгдийнх нь эцгааргүй качгийн чадвараас нь гарч ирсэн хүмүүс хамгийн гүнд аюултай газар байхдаа суулсан л гэсэн үг. Энэний хажууд байгаа үйлчлэгч байгаа штэ. Тэрнээс гадна өөр 9999 левелтэй 3 албадтай болчихсон байдаг. Нэг нь намтын шиг, нөгөөх нь ухаантай, нөгөөх нь тэнэгч гисэн тулаандаа сайн гээл. Тусганы иргэдэн ч гэсэн мань хүнтэй нэлээд найрсаг хандаал. Мань хоёр ордны коридороор явж байхдаа нэг нь 7777 левелтэй нэг эрэгтэй мань хүнд бэлтгэл хийхээр ордог. Ганц албатуудаар зогсоогүй мань хүн өөрөө хүчтэй болж өшөөг авахаар бэлтгэл хийж байгаа. Тэр ан ман л үзэлцэж байгаа. Харин тулаандаа сайн тэнэг юм шиг гэдсэн туслах нь явж байхдаа ордны 4 үйлчлэгчтэй таардаг. Тэр 4 үйлчлэгч нь мань хүнээс нэг юм гуйгаад байна. Гуйлтын биелүүлэхээр мань хүний баруун гарна гэх юм уу үйлчлэгч дээр явж ороод энэ болохоор байнгын манай хүний өрөөг нь цэвэрлэдгийн гинэ. Үндэл мань хүний дээр мэрийг үнэрлээл хүнжир мүжилтэд нь хөргөөгөө бэждэг гэж байхгүй юу? Эзэндээ бүр тийм сайн гэсэн үг. Дараа нөгөө дөрвөлжлэгчийн гэрээслийг уншиж өгвөл бичиж явуулаад юмнийг аргалаад өгөөч гэж энэ хүнд юунд бол найдсан байхгүй юу? Тэгсэн өөрт нь зүгээр уншаад өчтөг. Ганцаараа эзэнтний өрөөг цэвэрлэмээргүй байна. Бид нар ч бас цэвэрлэмээр байна штэ гэд хараас нь тиймэрхүү юм байгаа байхгүй юу? Дараа нөгөө тэнэг юм шиг баатар нь өсөн мөнгөөр нь идэж уух юм аваад дараачийн 9999 левелтэй албат дээр нь очдөг. Ихэнтэй мяавлаад ярьж чаддгүй юм шиг байснаа. Дараа нь зүгээр яриад өгдөг за. Эзэнтэндээ эрхлээ тиймэрхүү мяав гэж ярьдаг юм шиг байлээ. Нөгөөдөгч нь дараа мань хүний суудаг хааны судал дээр нь сууж мууж үзээл. Энд манай эзэнтэн суудаг эзэнсэйгээ уулзах юм даа гэж үйдсэн чинь баруун талд байрлах сахиусанган тэнгэрийнхэн далавчин настай ижд юм аа. Зурлал солигдоход нөгөөдөгт чинь ан ман үзэлцээл дараа нь усанд ороод гадрах дээр бол мань хүнийг дийлэх хүм ерөөсөө байхгүй гэж ярьж байгаа. Гэхдээ нууцлагдмал болохоор хэн мэдхүү. Зурлал солигдоход мань хүний баруун гар болох үйлчлэгч нөгөө 4 үйлчлэгчтэй чинь тооцоогоо бодоо үйж идэг. Та нар тийм бичлээ гээл. Сүүлд нь хараасан байсан гэсэн штэ. Нөөдөр нь болохоор тэр хүнд найдаад хэрэггүй гэж хэлээ үздэж чааш. Тэгэхэд нэг шийтгэл өгдөн ордны коридороор тэр чиглэлийн шалын уваагадаг. Нилийн урт коридор гинэ. Дараа нөгөө тэнэг юм шиг баатар нь нэг бэлий сонирхолцсон дэлгүрээссэн левч. Түүний хажууд дахин нэг 9999 левелтэй нэг шар үстэй эмэгтэй байдаг. Би өмнө нь эзэнтэнтэй цайлжсэн гээл гайхуулаад удахгүй нэг шөнийг өнгөрөөндөө гэж бодоо үйждэг за. Нөгөөх нь ч бас би ч эзэнтэй цайлж үзмээр л байна гээл. Дараа нь зураглал солигдоход 4 үйлчлэгч дээр ирдэг. Нөгөө үйлчлэгчтэй ч харьцуулаад шудраг бус юм аа гээл. Хамгийн их суулсан болохоор баруун гар байх нь аргагүй л ахалтаа гээл. Гэхдээ 2 дахь хүнээ суулгахдаа 3 сар болж суулж исэн гинэ. 3 сар тэгэхээр тэр хоёр юу хийсэн байх юм бэ гэж сони бэрчдэг за. Тэр үед эзэнтэн биднээс ч хүч муутай байсан үе гэж ярьж идэг. Нөгөө үйлчлэгчтэй чинь бүр атаархаал сүулдэ бүр сүн гэж хараагаал. Тэгээд нүдэн дээр тэгэж яхад нөгөөд чинь сонсонгуудаа ороод ирд юм да. Уг нь бол арай л хүн шийтгэл өгчихгээ шийтгэлийн буцаах гэсэн чинь юм буцаах мантай тэр шийтгэл дээр нэмээд том ордны сандал байдаг хэсгийг бас ууа гэж харсан. Нөгөө чинь гуйгаал та нар чинь хараах завтай байгаа юм биш үү гэл. За тэгэл нөгөөд нь ууаж өгч гинөө. Өмнө нөгөө тэнэг юм шиг баатар нэг нь хуглаа хийсэн штэ. Тэрнийг азгүй юм цэвэрлж байгаа бас унгаагаа хийдэг. Зурлал солигдоход нөгөө тэнэг юм шиг баатар нь орондоо орчихсон ундгаа хийж байна. Өнөөдөр ч эзэнтэй уулзч чадсангүй шүү гэл харамсаад уулзахыг хүсэж байгаагаа хэлээд унтдаг. Маргааш нь болоход мань хүн алхаж явнаа. Өөдөр харахад 9999 левелтэй 3 албатны хүлээгээ сууж идэг. Яг тэгээжсэн чинь араас нь аврах том чулуун нохоо гараад ирдэг. Мань хүн яа ч юм чичрээл. Өмнө нь олж исэн траман сэтрэл байгаа. Хэдий өөрийгөө өвчтэй гэдгийг мэдж байсан ч харин нөгөө 3 албат нь манай эзнээр хардаг хэрвээ гэд бүр амар царайлаад нөгөө нохооч мөр гөлөг болоод айгаа доошоо сүгдэд уншдаг за. Мань хүн болноо олно гээл очингуудаа айлгсан дуучлаарай гэл. Харин одоо өшөө авах цаг ирлээ гээд 3 жил хүлээж исэн өшөө авалтаа эхлүүлж байгаа нь тэр. За энэ хүн надад амжилтлаг манд дуусж байна. Дараагийнхаа бичлэгүүдийг илүү урдан үзэхөөсвөл лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.